Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо сургалт хилцүүлэг өдрөлгийг орон нутагтад уламжлуулгаж зохион байгуулдаг. Энэ жилийн нэгдсэн үйл ажиллагааг Хинтээ аймгаас эхлүүллээ. Санхүүгийн зохицуулах хороо нь 2023 онд нийт 8 аймагт санхүүгийн зах зээлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэж, иргэд энэ салбарт ямар оролцоотой байх ёстойг танилцсан. Харин 2024 оны хилцүүлгээ Хинтээ аймгаас эхлүүлж байна. Хөрөнгөний зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж, зээлийн хоршоо гэсэн 4 салбарыг анх хариуцж байсан бол өнөөдөр холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд хэдэн чиг үүрэг нэмэгдэж, нийт 11 салбарын 6,000 гаруй зохицуулттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт хяналт тавьж ажиллаж байна. Тэгвэл орон нутгийн иргэдэд дараах 3 чиглэлээр мэдээлэл өгөхөөр зоржээ. Системийн нөлөө өгөх банкуудыг нээлттэй хувьцаат компани болгосон. За энэ нээлттэй хувьцаат компани болсноор ямар давуу талууд үүсэж байгаа юм? Иргэдэд ямар давуу тал үүсэж байна? Арилжааны банкуд ямар давуу тал үүсэж байна? Аж ахуйн нэгж эрхлэгчид ямар давуу тал үүсгэхийн зэрэг давуу талуудыг ярьж байна. Тэгээд төрийн өмчт компаниудыг IPO хийгээд олон нийтийн болгоо засаглалын сайжруулаад үйл ажиллагааг дээшлүүлвэл эргээд олон нийтийн хүртэх өгөөж улс орны эдийн засагт оруулах өр өгөөж нэмэгдэж байна гэж харж байгаа. 23.1 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг бииржээр арилжаад 10.6 их 80 төгрөгийн орлогыг олсон байх жишээтэй зэрэг шинжилтлийн арга хэмжээнүүд маань яг бодит байдал дээр ямар үр дүн хүрвэ гэдгийг иргэдтэй бас мэдээлэл өгөх зорилго маань оршиж байгаа. Улсын их хурал засгийн газраас хэрэгжүүлсэн банкны салбарын реформын үр дүнд 6 банк IPO амжилттай хийж олон нийтийн болсон. Ингэснээр хяналтанд сайжирч цэвэр тунгалаг ил тод сайн засаглалтай банкны систем болж хөгжих боломж нэгдсэн юм. Үүнд орон нутгийн иргэдийн оролцооч нэлээдгүй хувь нэмэр оруулжээ. Монголын хөрөнгийн бирж гэхэд 2022 онд 34% олон нийтэд санал болгож анхны арилжаагаараа 11 гаруй тэрбум төгрөгийн амжилттай татан төвлөрүүлсэн байдаг. Тухайн үед цэвэр ашиг нь 646 гаруй сая төгрөг байсан бол өнгөрсөн онд 8.7 тэрбум төгрөг болж өссөн. Анх нэг хувьцааны үнэ нь 100 төгрөг байсан бол өнөөдөр 200 төгрөг төрж өссөн байна. Монголын хөрөнгийн биржээр бүртгэлтэй 173 хувьцаат компани хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг бүрдэх юм боломжтой. Энийг л ойлгох гол зорилгоор бид ингээд явж байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв банк, үнэт цаас болон даатгалын компаниуд банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Настай хүмүүс нь харьцангуй захим шилжилтэд дагаж хөдөлж орж чадахгүй байгаад асуудлууд байгаад байна. Чадахгүй гэлж хоош нь тавилгүйгээр сурахад бол боломжийн гэж бодож байна. Өдөрлөгийн үеэр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс иргэдийн 1072 хувьцаа болон 1991 оны цэнхэр ягаан тасалбартай холбоотой дансны мэдээлэл шүүж өгсөн нь иргэдийн хувьд олзуурхаж байлаа.